Манай улсын иргэдийн дунд амны хүндийн эрүүлэнд алдагдсан байдал нэлээдгүй хувийг эзэлдэг. Насанд хүрэгчдийн 90 гаруй хувь, 3-5 насныхны 79%, 6-8 насныхны 85% нь шүд цооролттой байна. Амны хүндийн ариун цэврээс шалтгаалж гарах сөргөнөлөө, хоол боловсруулах хэрэгтэнд хэрхэн муугаар нөлөөлөх, аливаа өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар тэр бүр ойлголт байдгүй үүднээс дур мэдэн эмчилж өвчнөө хөндрүүлэх нь их байдаг. Тиймээс Үлзий-магийн цаг эрүүлэндийн нэвтрүүлгийн энэ дугаараар шүд цооролт, амны хүндийн өвчлөөс хэрхэн сэргийлэх талаар энэхүү зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн манай Үлзий-магийн эрүүл мэндийн цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн сэдэв маань бол шүдний цоорол. За тэгэхээр хүн болгонд одоо шүдний цоорол байдаг шүү дээ, тийм. Монголчуудын 190-ээс дээш хүн бүгдээрээ шүдний цооролтой буюу амны үндийн ямарваа нэг асуудалтай байдаг. За энэ цоорол гэж юу юм бэ? Одоо магадгүй та ч гэсэндээ гэртээ телевизээрээ үзээд сууж байхдаа гэр бүлийн хүмүүсээс ихэнх нь цооролтой ямарваа нэг байдлаар амны үндийн асуудалтай байгаах гэж бодож байна. За хүүхдүүдийн манд донд ихэвчлэн цоорол маш их байдаг. Сургуулийн насны хүүхдүүд буюу 1-ээс 2 дугаар ангийн хүүхдүүдэд маань цоорол маш их байж идэг. За яагаад ийм байд юм бэ гэхээр нэгдүгээр шүд солигдлын үе явагдчихэдэг. Хоёрдугаарт хүүхдүүд маань өсөж байгаа учраас кальц болон эрдэс бодисын дутагдал тэгэхээр орж идэг байгаа. Тийм учраас эцэгчүүд маань хүүхдтэй кальц, эрдэс бодисыг маш сайн нөхөөд витамин хүүхдүүдтэй уулгаж авах хэрэгтэй. Ингээм бол шүдний цооролоос бас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн үг. За цоорол гэж юу юм бэ гэдэг талаар та бүхэн одоо өөрсдийнхөө бодлыг хэлвэл бас юу гэж бодож байна? Одоо хүн болгонд энэ асуудал байдаг шүү дээ, тийм. За цоорол гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр за хүмүүс ярьдаг те хар яриагаар буюу одоо энгийн хэлээр шүд хорхоодцоо, манай хүүхдийн шүд нь хорхоодцоо, миний шүд хорхоодцоо ингээ ярьдаг те. Тэгэхээр энэ шүд хорхоодох буюу цоорол гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо бидний энэ шүдний хатуу үед буюу бид нар палан гэж ярьдаг те. Энэний маань одоо эрсжилт алдагдсны улмаас одоо энэ хатуу үед маань зөөлрөөд за тэгээд ингээд энэ одоо шүдний палан дотор маань хүндийн үүсэх үйл явцыг л одоо бид нар шүдний цоорол гэж нэрлэдэг байгаа. Хүн болгоо мэддэг шүү дээ те, шүд харлаад хэлж идэг, нэг мэтгэд лимчээд хараагүй удцсан байсан чинь яах вэ? Ийм том цоорцсон байна гэл ингээд ороод ирдэг те. Тэгэхээр энэ маань шүдний хатуу үедээ эрсжилт алдагдсанаас болоод шүдэнд маань юм хүндийн үүсхийг л одоо бид нар шүдний цоорол буюу энгийн яриагаар шүд хорхоодох гэж нэрлэдэг байгаа гэсэн үг. За би сая эрсжилт алдагдахаар гэж хэллээ те. За эрсжилт гэж юу юм бэ? Яагаад энэ алдагддığım бэ гэдгийг одоо та бүхэн тайлбарлая гэж бодож байна. За одоо хүн болгоны биеэс одоо онцлогоос шалтгаалаад ондоо бирж идэг. Хүмүүс ярьдаг штэ. За юм чи одоо яавал шүдээ цооруулахгүй байх уу те? Кальц уух уу, яах вэ? Фотортойгоо хэрэглэх үү гэж асуудаг те. За гэтэл энэ кальц, фотор гэдэг байгаа маань л одоо миний яриад байгаа нөгөө эрдэс бодисуудын маань нэг хэсэг гэсэн үг. За ямар хүмүүст одоо энэ дээр би бичсэн байна л да. Одоо жишээ нь те тамирчид. За дээр одоо тамирчид маань маш их хэмжээний бэлтгэл сургалт хийдэг учраас хөлс ихээр ялгардаг. За ингээд хөлсөөрөө маш их эрдэс бодисоо кальцаа алдж идэг бахна. За нөгөө төгөр жирэмсэн болон хөхүүлэгчүүд маань. За хөхүүлэгчүүд маань ойлгомжтой хүүхдээ хөхүүлж байгаа учраас жирэмсэн ээжүүд маань ураг тээж байгаа учраас маш их хэмжээний эрдэс бодисын алдагдлалд орж идэг гэсэн үг. За дээрэс нь би түрүүхэн хэлсэн нөө сургуулийн насны хүүхдүүдийн маань шүд маш их цоордгоо гэд тэ. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд буюу охид хүүгүүдэд маань кальц их дутагдж идэм байна. Ийм учраас жирэмсэн ээжүүд, тамирчид за мөн одоо өсөлтийн насандаа явж байгаа яг ахлах анги болон дунд ангитай сургуулийн сурагч нарт маань цоорол маш их тохиолдож идэг бахна. За хоёрдугаарт мэдээж амны үндийн ариун цэвэр. За би урд урдны дугаараараа ярьсан. Тэр шүдийг яаж угаах вэ? Амны үндийн зөв арчилгаа гэж юу вэ гэдээ ярьсан. Тэгэхээр энэ амны үндийн арчилгаа буюу ариун цэврийг муу сахиснаас болоод бидний нөгөө хоол хүнс бидрээд өдөр болгон хэрглэж байгаа ус уун, тэ цай, ундаа, кофе, за ямар ч төрлийн хоол идэн тэ. Энэ болгон дээр бидний шүдэн дээр ямар нэг хэмжээгээр хоол хүнсний үлдэгдэл тогтож үлдэж идэг. За энийг бид нар өнгөр гэж яриад байгаа. За энэ өнгөр дээр маань маш олон тооны ням бактери хуримлагдаад үржиж идэг. За энийг одоо арилгахгүй удаан хугацаанд явснаас болоод нөгөө миний түрүүн ярьсан одоо маш хатуу те палан маань одоо хамгийн хатуу яс гэж ярьдаг. Энийг гэмтээгээд цоорол үүсгэдэг гэсэн үг. За энэ дээр бас нэмээд хэлэхэд аав ээжүүд маань хүүхдтэй айгүй их тийм нөгөө гурилан бүтээгдэхүүн хийдүүлдэг шүү дээ. Бичэн, боо одоо юу эдэн те янз бүрийн одоо чипс байна да ялангуяа ойр үед хүмүүс их хэрэглэж байгаа. За энэ одоо гурилан бүтээгдэхүүнүүд маань маш их хэмжээгээр шүдэнд наалтж идэг. Шүдний паланд наалтаад үлдчихдэг, арилгахад хэцүү байдаг. Да ялангуяа бага насны хүүхдүүд бол энийг арилгаж чадахгүй. За иймээс болоод нөгөө нэг одоо хоолны үлдэгдэл дээр маань ням бактери үржээд цоорол үүсэх бас гол нөхцөл болж идэг гэж үзэж байгаа. За
За цоорлын байрлал. За шүд хаагуур ихэвчлэн цоорт юм бэ гэдгийг би энэ ч үзүүлсэн байж байгаа. За нэгдүгээрт одоо хамгийн их буюу шүдний цоорл маань араа шүдний зарчлах хэсэгт үүсдэг юм байна. За яагаад гэхээр энэ араа шүд маань маш их хэмжээний ховл хотгор гүдгэртэй байж идэг. Та бүхэн сайн мэдэнтэй амаа ангаалгаад харахад харагдаж байгаа. За дээрэс нь бид нар араа шүдээрээ хоол хүнсээ буталж зайжилж иддэг. За гэтэл энэ маань зайжлаад бутлаад идэхээр энэ одоо ховл хонхорт маань маш их хэмжээний хоолны үлдэгдэл үлддэг бахана. За энэ үлдэгдэл дээр маань миний нөгөө түрүүний хэлсэн нэм бактери үрждэг гэдээ яриад байгаа тийм. Энэ маань үржээд энэ хэсгээрээ ихэвчлэн цоордог гэсэн үг. За хоёрдугаарт түшилцэх гадраг гэсэн байна. За түшилцэх гадраг гэдэг маань одоо юу хэлээд байгаа хэрэг энэ одоо хажуу бүр хэсгийг хэлж байгаа гэсэн үг. Энгийн үгээр те. Шүдний маань хажуу талаар гэсэн үг. За ямар тохиолдолд ингэж шүднүүд завсраараа буюу хажуу талаараа цоорд юм бэ гэхээр хүмүүс маань шүдээ угаахдаа хоёр тишээ угаадаг хүмүүс байдаг штэ. Сойзороо барьж агаад хоёр тишээ угаадаг. Ийм хүмүүс маань ихэвчлэн энэ түшилцэх хэсгийн буюу шүдний хажууг хэсгээрээ цоордог цоорл үүсдэг бахана. Яагаад гэхээр нааш цааш нь угаахаар яг уу хоёр шүднийхээ хоёр тал руу хоёр бөөрлөө нөгөө нэг хоол хүнсний өнгөрөө үлдэгдлээ чихээд идэг бахна. За тэгээд энд одоо өнгөр удаан хуримтлагцнаас болоод нэм бактери үржээд цоорл үүсдэг гэсэн үг. За дараагийнх нь төврүүдэр гэж байна те. Одоо энэ нөгөө нэг одоо араа шүдний маань төвөр хэсэг дээр бас үүснэ. Ховл хэсэг дээр үүсгэн байна. За тэгээд өөдөр шүдний түшилцэх хэсэг саяны миний ярьсан. За тэгээд хилэн талын хонхоор. За би энийг бас тодруулаад хэлчихье гэж бодож байна. Энэ одоо нөгөө дээд өөдөн шүдний дотор тал буюу одоо хилэн тал, тагнаа талаар хөвчлэх цоорл үүсдэг. Ягаад гэвэл энэ мөн адилхан нөгөө буруу угаалттай холбоотой. Хүмүүс дээд үүдэн шүд олон доод одоо үүдэн шүдээ нааш цааш нь хөдөлгөөнөөр их угаадаг. Үүнээс болоод одоо шүдний маань тэр ховлож шít хонхор те энэ хэсэг рүү нөгөө хоолны үлдэгдлээ чихээд идэг гэсэн үг сай зороо. Ингээр одоо хаана л өнгөр байна одоо та бүхэн айгуусаа мэдж байгаах те хаана өнгөр байна тэнд нэм бактери үржин. Нэм бактери үрж байгаа газар цоорл үүснэ гэсэн үг. Ерөөсөө л ийм л энгийн байгаа гэсэн үг. За тэгэхээр яг араа шүдний зарчлах гадраг, түшилцэх гадраг, за хацар талын хэсэг, за төвгөртэй үүдэн шүдний дотор одоо хэсэг буюу одоо тэр хонхорхоо за энэ хэсгүүдээр бол цоорлууд хэвчлэн үүсч идэг. За гэхдээ баг ерөнхийдөө нэг 100-ны 40-оос 50% нь бол араа шүдэн дээр хэвчлэн цоорл үүсч идэг байгаа хүмүүс. Одоо монголчуудын баг ихэнх одоо том араа шүдэн ломбтой, за эсвэл бол цоорсон, за эсвэл яг хизээний ахуулцсан байж байгаа. Тийм учраас араа шүдээ маш сайн угааж арчил цэвэрлэх нь зөв. За цоорлыг одоо гүнээр нь одоо хүмүүс ярьдаг штэ те энгийн яриагаар эмчээ миний шүд одоо нөө мэдрэл рүүгээ орсон юм шиг байна. Өвдөөд байна гэл ингээд хэлдэг те. Гэтэл мэдрэл рүү орно гэж юу хэлээд байгаа юм бэ? Яагаад тэгэж хэлж байгаа юм бэ гэхээр одоо шүдний цоорлын маань дотор нь ангилдсан байна л да. Толбон үе өнгөц цоорл, дунд цоорл, гүн цоорл гэд ангилчтэй байна. За энэс цаашаа гүн цоорлоос цаашаа болоод ирэхээр нөгөө хүмүүсийн маань яриад байгаа мэдрэл рүүгээ буюу сувг руугаа орцсон гэж ярьдаг нь болох нь байна. За өнөөдөр бол бид нар зөвхөн цоорлын одоо төвшөнд ярилцж байгаа. Тэгэхээр шүдний цоорлыг одоо толбон цоорл. За энийг хүмүүс барагтаа мэддэггүй. Яадгүй гэхээр энэ толбон цоорл маань одоо ямар ч зовир байхгүй. Тухайд өөрт нь зөвхөн яг толинд харж иж мэдэгдэх боломжтой. За харахаар зарим тохиолдолд цагаан буюу юм цайвар шаргал болчдөг. Хүмүүс тэрийг нэх анзаардаггүй. За одоо ингэж байгаа л гайг болчихно гэж боддог. За эсвэл бол хар өнгөтэй жижиг хэмжээний толб. За энэ маань бол ерөөсө цоорлын ихэн шат болж өгч идэг байхаа нэм. За гэтэл энэ үеийг бол ихэнх нь алгасдаг. Яагаад гэхээр энэ үеийг анзаардаггүй гэсэн үг. За өнгөц цоорл явагдана. Дараагийнх нь. За энэ өнгөц цооролд яадаг гэх хүмүүс ярьдаг шүү дээ. Юм чи ингэж чихэр шоколад идэхээр миний шүд үе ангинаад өвдөд байна. Хүүтэй муухаар өвдөд байна гэдэг. Зовир нь тэгж орж ирдэг. За гэтэл өнгөц цоорол маань чихэрлэг болон эсэглэн зүйл идэхэд өвдөнө. Ерөөсө хамгийн гол одоо зовир шинж тэмдэг нь бол энэ. Хэрвээ та чихэр идэхэд эсэглэн мэдэх шүд чи өвдөл эхлэх юм бол яг бодох нь шүү. За миний шүд цоорч хэлж байгаа юм биш үү гэд бодох нь шүү дээ, тэ. За зарим тохиолдолд бол ерөөсөө ямар ч өвдөлтгүй байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд бол яг саяны чихэрлэг юм идэхээр өвддөг. За мэдээж одоо яг палангийн маань зөвхөн палангийн төвшөнд те одоо палангийн бүрэн бүтэн байдал алдагдана. Одоо энд харагдсан байна. Одоо энэ ихний дээдлийн цагаан хэсэг бол зөвхөн палан. За энэс дотогшоогоо болоод ирэхээр тугалмаа гэж бид нар ярьдаг те. Тэгэхээр энэ одоо өнгөц цоорл маань зөвхөн яг палангийн төвшөнд цоорж байгаа хэсгийг бид нар өнгөц цоорл гэж нэрлэдэг байна. За дунд цоорл. За дунд цоорл гэхээр яад юм бэ гэхээр одоо саяны миний хэлсэн одоо сайтын зургуудаар харагдаж байна те. Зөвхөн палангийн төвшөнд гэсэн чинь одоо болохоор яаж вэ? Доошоогоо орцсон байгаа саяны миний хэлсэн тугалмаа гэдэг юм руу орцсон байна. Тэгэхээр шүдний палан тугалмаа зааг гэмтээд ингэснээр одоо яг одоо нөгөө саяны
хүүтэн чихэрлэг юм мэдрэхээс гадна шүдэнд хүрэхээр маш их эмзэглэлтэй байна гэж хэлдэг. Ингээл хүрээл хоол хүнсний үлдэгдэл юм зайчлахаар өвдөд байна гэж хэлдэг. Энэ үе маань бол дунд цоорл. За гэтэл энэ дунд цоорл маань дотроо хоёр янз байдаг бахана. Хурц болон архаг хэлбэрээр явагдчихэдэг. За хурц нь яад юм бэ гэхээр одоо халуун хүдэн саний миний хэлээд байгаа эсэглэг зүйлд мэдрэх бөгөөд одоо яг хуу шүдний хатуу үед нь зөөлрсөн цагаан өнгөтэй байдаг. Цагаан одоо ингээд харахад цагаан цайвар шаргал өнгөтэй байх нь шүү дээ хүн. Одоо бид нар шүдний хамгийн том давуу тал юу вэ гэхээр харж болдог хүн өөрөө. Ингээд ангаагаад харахад цоорцсон шүдээ нэмждэр ороод гарсны дараа яах вэ? Ломбтой бүрэн бүтэн болсон шүд. Нүдэнд ил харагдчихдаг учраас арчилгаагаа маш сайн хийж явах хэрэгтэй. За ахраг үед яа гэм ихэр өөрөө өвчтөнд бол ямар ч зовир байхгүй. Одоо хүмүүс ярьдаг штэ. За зовир байна уу шүдний ирүүл үү гэхээр ирүүлгээд за ангаадаа гэхээр цоорцсон. Үгүй энэ чинь цоорцсон байж тэгэхээр үгүй энэ чинь өвдөөгүй штэ. Тэгэхээр чин зүгээр штэ гэд ингээд байдаг. Гэтэл тэр хүмүүс маань яаж ийм гэхээр архаг явцтай дунд цоорлох хаа. Энэ үед бол өөртөө өвчтөнд одоо тийм хурц зовир илэрхгүй. Тэгсэн хэрнээ бол яг хуу цоорл цаашаага аажим явцтай үргэлжилж идэг бахана. За гүн цоорл. За энэ бол одоо хамгийн эрсдэлтэй үе байж идэг. Энэ үе дээр л одоо амжиж ирэхгүй бол та яг хуу мөнгө, цаг зав маш олон юм эмнэлэгт алдна гэсэн үг. Тийм учраас гүн цоорлын үед танд одоо ямар шинж тэмдэг илэрх вэ гэхээр халуун хүүтэнд мэдрэн, за саяны эсэглэг зүйл яг хിവэрэ бэж гин те чихэрлэг яманд мэдрэн. За дээрэс нь цоорлын одоо яг энэ одоо байрлал цоорлын хөндөй маш том байж идэг байгаа. За ерөнхийдөө бол одоо архаг цооролч бай, хурц явцтай цооролч бай, аль нь маш амархан хүндэрдэг учраас баг дээр нь эмчлүүлж яг эмчтэр очиж зөвлөгөө авч явах шаардлагатай гэсэн үг. За зөвлөхөд гэд би нэг анхааруулсан байгаа. За энэ зурган дээр харагдж байгаа ийм байдаг ш хүмүүсийн шүдтэй. Тэгэд эмчээ энэ одоо зүгээр юм уу цоорлоо эсвэл одоо ингэж байгаа зүгээр болчих уу гэд айгүйх асуудаг. За гэтэл энэ маань бол айгүй их рисктэй эрсдэлтэй гэсэн үг. Яагаад тэгэхээр харахад одоо зөвхөн те жижигхэн бага хэмжээний талбай эзэлсэн юм шиг хэрнээ. Яг одоо бид нар хүмүүс ярьдаг айгүйх айдаг гэж ярьдаг нөгөө өрөм те шүдний эмнэлэгт очиод өрөмдөөд үзэхэд доошогоо маш их том цоорл байж идэг. Зөөлрцэн идэхтэй гэсэн. Нөгөө нэг одоо тугалмаа гэдээ яриад байгаа тэр маань зөөлрөөд доошоогоо маш их зай талбайг эзлээд цоорцсон буюу нэм бактерид идэгдсэн байж идэг. За яагаад ингэдэм бэ гэхээр шүдний пал маань өөрөө одоо маш хатуу яс. Хүний биеэс хамгийн хатуу ясны хэсэгт тооцогддог. За гэтэл нөө дотор байж байгаа тугалмаа маань зөөлөн. Гэтэл нөө доторх тугалмаа маань идэгдсэн пал маань яг гаднаа бүрэн бүтээн юм шиг байгаад идэг. За гэтэл хамгийн эцэст нь яг гэр хүмүүс хоол идэл зайжилсан ч л миний шүд хугарцсан гэж ярьдаг. Тэгвэл энэ маань доторх тугалмаа маань хизээний илэгдээд идэгдсэн гадах паалн зөв үлдсэн байсан үг. Тэгэнгүүт яг уу доторх нь хоосон хүндээ эмчин паалн маш амархан хугарах буюу за ингээ хугарчих юм бол тэгээд ахуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг байгаа. Тийм учраас таны шүд хэрвээ цоорл ийм жижигхэн зай талбайг эзэлсэн одоо ингээд харахад цэг шиг боловч та заавалчгүй мэрэгжлийн эмчтэр очиж зөвлөгөө аваад үзүүлэх шаардлагатай гэсэн үг. За хэрвээ та одоо энэ цоорлоо за бүр гүн цоорл, дунд цоорл, өнгөц цоорл гэдэг ингээ явуулчлаа тий. Эмчлүүлэхгүй бол яах вэ? Хүмүүс маань ингэдэг шүү дээ. Одоо өвдөд ирэхээр нөө эмчээ би завгүй байсан юм аа, ажилтаа байсан юм аа, тийм байсан юм аа, хөдөө байсан юм аа гэл тий. Ингээд дээрэс нь нөгөө нэг одоо бидний мэддэг сайхан өвчин намдах юмудад дур мэдээд уучдаг. Эмийн сангаас аваад. Тэнгүүт яг өвдөж байгаа үед нь им уучгаар нөгөөх маань тухайн үед өвдөлт намдаад цаашаага архаг хэлбэр рүү шилжих магадлал өндөртэй байж идэг. Тэгэхээр хэрвээ та одоо шүдэж өвдсөн л бол им уусан ч гэсэндээ тэр даруйд нь заавал мэрэгжлийн шүдний эмчэд ирж үзүүлэх шаардлагатай гэсэн үг. За өвчин мэдээж хүндэрнэ тий. За хүндэрнэ гэдэг маань би юу хэлж байгаа юм гэхээр хүмүүс маань идэлээд хавдаад ороод ирдэг. Шүдэг хүмүүс их амархан гэж боддог. Гэтэл шүднээс ерөөсөн маш олон тооны өвчин үүсч идэг байгаа. Одоо хажуудаа тий маш том хавдаа зүслэг хийгээд идэг одоо шахаж хусгаас наашгүй байдалд очиод хүрээд ирдэг. Тийм учраас ингэж хүндрүүлэхгүй байх шаардлагатай. Хоёрдугаарт мэдээж хүндэрсэн шүдээ эмчлүүл одоо яах вэ? Одоо эмчнэр тэгдэг штэ бүр ингээ өвдөд байгаа шүдийг очихоор за 7 хоноод ир 2 хоноод ир за сарын дараа ир гэл ингээ явуулаад идэг. Тэгэхээр хүмүүс маань сүулдэ өөрсдөө бухимдалд орж эхэлдэг. Яасан хэцүү юм бэ? Ямар олон нааш цаашаа явуулд юм бэ гэл те. За гэтэл энэ маань бол угаасаа таны шүд цаашаа сувг руугаа орсон бол ингэж ирэхээс өөр аргагүй. Эмчилгээний маань стандарт тийм байдаг гэсэн. Тийм учраас шүдээ одоо баг дээр нүзүүлэх юм бол та мөнгөө хэмнэх нь, цаг заваа хэмнэх нь, дээрэс нь эрүүл мэндэ аварч чадах нь. За 3 дугаарт цоорол одоо томрох тусам тэ мэдээж тэр цоорсон одоо хүндэд юу тавигдах уу? Бидний мэддгээр ломб
тавигдсан шүү дээ тий. Тэгэхээр таны одоо шүдний өөрийн чих хэсэг багасаад байна гэсэн үг. Ломб маань өөрийн палангаас хатуу байж идэг. Тэгээд одоо ихэнх нь 100-ны одоо бодъё л да шүдний 100-ны 90% ломб болчээ. Тэгэхээр яах вэ? Хүмүүс юм мэдж байгаад хугарцсан гэдэг маань энэ дээр орж ирдэг. Тийм учраас хэрвээ таны шүд одоо маш их хэмжээний цооролтой тэр цоорлол ломбдуулсан буюу шүдний чинь дийлэнх нь ломб байгаа тохиолдолд хатуу ааруулж ихээр за дээрэс нь одоо бид нар нөгөө бох их зажилдаг те хүмүүс ломбтой байж л бох зажлал за нөгөө бохоод тэгээд 4-5 минут зажлахгүй 10 20 30 40 за зарим нь цаг зажилсан л явж идэг. Тийм учраас хэрвээ маш их одоо том цоорол ломб тавиулсан бол хатуу юм идэхгүй наалтамхай шүдэнтэй наалтамхай юм идэхгүй байх хэрэгтэй. За хүний эрүүн нүрийн цогц систем гэж яриад байгаа. Энэнд маань шүд маш их ач холбогдолтой байж байгаа. Хүмүүс за яадын ганц шүд ахуулч ямар хамаатай гайгүй штэ гэж ярьдаг те. Гэтэл одоо нэгэн шүд ахуулахад яах вэ? Тэр одоо систем одоо том юмны маань үйл ажиллагаа доголдоод эхэлдэг гэсэн үг. Одоо бид нар нэг бодъё л даруулан ажилдаг баг байлаа гэж бодъё. Гэтэл яах вэ? Нэг хүн байхгүй болчоор нөгөө 9 хүн чинь ямар нэг байдлаар хин нэгнийхээ ажлыг нөхөх хэрэг гарна штэ те. Яг тэрнтэй адилхан гэсэн үг. Тийм учраас нэг шүд ч гэсэндээ хүнд маш их хэрэгтэй байж идэг гэсэн үг. Аль болох шүдийг ахуулахгүй байх хэрэгтэй. Хүмүүс одоо орж ирээд ингэдэг эмчийн шүд өвдөд нэстэ ахуулъя шүн нойргүй хонлоо ахуулчих гэл ингээ ороод ирдэг. Гэтэл энэ шүдийг өнөөдөр та нойргүй хонсон байж болно. Ахуулаа гэхэд дараа нь маш олон хүндрэлүүдийг ерөөсөө бодож үздэггүй. За дээрэс нь хүмүүс маань маш их айцтай байдаг. Яна одоо очихоор өвдөхүү, өрөмдөхүү, тарихуу, яна өвдөхүү л гэл ингээд байдаг те. Гэтэл энэ айц бол одоо бол мэдээж ямар ч өвдөлтгүй, зовиоргүй үздэг болсон. Тийм учраас хэрвээ та одоо нэвтрүүлгийг үзээ сууж байхдаа шүдтэй цоорсон ч гэсэндээ айцтай байгаа бол айц одоо ямар ч айх шаардлагагүй шүдний эмчтэр очиж үзүүлэх нь бол хамгийн зөв сонголт байдаг. За яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Одоо бид нар бол сая цоорлын талаар ярьчлаа шүү дээ. Ийм цоорл байдгаа, цоорхороо ингэдэгэ гэд тэ. За гэтэл эндээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэхээр 6 сар тутам мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй буюу үзүүлэх хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй гэсэн үг. Гэтэл хүмүүс маань тэгдэггүй. Бүр ингэ цооруулаад за нөгөө цоорсон шүд нь өвдөөд өвдгөөр нь завгүй байсан гэд ийм тан уугаад өөрөө дур мэдж имжлэгээ хийгээд за нэг сараас 2 сарын хугацаанд нөгөөтг нь өвдөхгүй явахаараа яах вэ? Бүр хүндэрч явж байгаад эдээлээд хавтаад ороод ирдэг. За тэгтэл энэ бол маш буруу. Хэрвээ та энэ тохиолдолд орж ирж байгаа бол шүдний эмнэлэг дээр буюу эмчтэрээ маш олон дахин очно, маш их олон төрлийн эм уун хэрэглэн за цаашаага эмчилгээ ч гэсэндээ удаан үргэлжлэнэ. Тийм учраас 6 сар тутамд хэрвээ мэрэгжлийн эмчид үзүүлэх юм бол баг дээр нь мэдээд тэр өдөрт нь буюу тэр даруй арга хэмжээ авах боломжтой. За дээрэс нь зөв хооллолт бол хамгийн чухал. Би түрүү хэлсэн шүдэнд наалтамхай хоол хүнс өртөөсөө идэхгүй. Тэр нь одоо гурилан бүтээгдэхүүн, нүүрс ус их агуулсан бүтээгдэхүүн гэсэн үг. За дээрэс нь одоо хөхөл ээж нар байж болно. Одоо нөгөө хүүхдээ шүнжэнгөө хөхүүлээд хончдог ш манай ээжүүд маань те зарим нь. За гэтэл ийм тохиолдолд та хүүхдээ хөхүүлснийхаа дараа амын заавал цэвэрлэх ёстой. За эцэгчүүд маань хүүхдийг 3 нас хүрсэн байжж одоо шүдийг угааж болох уу гэдээ асуугаад идэг. Энэ бол маш буруу. Ерөөсөө л таны хүүхэд одоо хөхөө амлаад хөхсөн өдрөөс эхлээд амны үндийг арчилж явах ёстой. Тэгэх юм бол энэ шүдний цоорол гэдэг юм бол маш их одоо хуваар буурна гэсэн үг. За дээрэс нь одоо би бичсэн байна л да одоо цагаан эдээ, жимс ногоо их хэрэглэх. За энэ яагаад ингэж яхаар нэгдүгээр шүдэнд өнгөр баг тогтоодог, хоёрдугаар дотроо хүний биед хэрэгтэй эрдэс бодис витаминуудыг агуулж идэг. Тийм учраас одоо таны нөгөө хатуу шүдний паланг эрдэс бодисоор дэмжиж яах нь байна. За одоо шүд цоорох эрсдлэгтэй те би түрүүн хэлсэн хамгийн анх нэвтрүүлэг эхлээд хэлсэн тамирчид, жирэмсэн ээжүүд, хүүл ээжүүдтэй өсөлтийн насны хүүхдүүд маань бол одоо ясны сэргэжилттэй хүмүүс ч гэсэндээ сэргийлээд одоо бид нар ярьдаг те Д витамин гэдээ яриад байгаа те. Д витаминыг хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ дур мэдээж хэрэглэхгүй. Ерөөсөө манайхны ганц алдаа бол эмийн сан дээр очиод дур мэдээл дуртай юм авч уугаал дараа нь ямарваа нэг хүндэл гарахаар эмчтэр ирдэг. Энэ бол ерөөсөө хамгийн буруу. Тийм учраас хичнээн ийм хүмүүс байсан ч гэсэндээ Д витамин хэрэглэж байгаа бол заавал эмчийн заавраар тунгийн тохируулж тодорхой хугацаанд ууж хэрэглэх шаардлагатай гэсэн үг. За ингээ бүгдээрэнд нь анхаарал тавьсанд баярлалаа. Асуух юм байна уу? Одоо энэ сэдвийн маань хүрээнд энэ яасан бэ гэдээ асуух юм байна. Ломбны талаар асуул да. Ломбод нэг одоо нэг тавиулчаа тэгээд хугацаанд дуусаад хугацаанд ер нь ломб тавихад хугацаа гэж байх уу? Тэгээд дээрэснээс юм идчих шүүд ингээд үүрж унаад идэг. Энэ яг юусэн юунаас болох вэ? Ерөөсөө цоорж мороогүй мөртлөө ингээ үүрээд идэг.
Ааха. За нэгдүгээр ломныхын талаар яриа. За ломонд хугацаа байдгүй гэж асууж байна. За ломонд маань яг заасан тодорхой хугацаа бол байдаггүй. За яг би түрүү хэлсэн шүү дээ. Одоо ломтой шүттэй хүмүүс маань одоо гам барих юм уу да энгийн үгээр хэлвэл те наалтамхай мэдхгүй, хатуу мэдхгүй бэжж таны тавьсан ломны хугацаа уртсан гэсэн үг. За дээрэс нь тэр ломбыг яг ямар байдал тавьсан бэ? Шүдний одоо тогтоц муутай газар тавьсан байвал те заржлахад их оролцдог газар тавьсан байвал амархан унах боломжтой. За эсвэл одоо би түрүүн хэлсэн яг одоо энэ араа шүдний маань те одоо энэ дээр хэсэгт буюу зөвхөн энэ ховлд тавих юм бол ломны тогтоц маш удаан байдаг. За гэтэл хүмүүс ярьдаг ломб маань унаагүй ч гэсэндээ юм чи ингээд зай завсар гараад доошоо суугаад байна гэд ингэж ярьдаг те. А хэрвээ таны ломб одоо маш олон жил болцсон ингээд харахад өнгөний өөрчлөлт орсон. Одоо шүд болон ломбныхаа хоорондоор завсар гарсан. Тийм байгаа тохиолдолд ломбыг солиулах шаардлагатай. Ломб унаагүй байна зүгээр ингээд яваад иж болохгүй те солиулах шаардлагатай. Солиулахгүй яваадах юм бол хоёр дахь цорол гэж үүсдэг. Хүмүүс маань нөгөө нэг ингэдэг штэ. Ломб тавиулаад за одоо окей болоо. Ингээл миний шүд болцсон гэж боддог те. Гэтэл хичнээн ломб тавьсан ч гэсэндээ айл нэг өөр хэсгээрээ хоёр дахь цорол үүсэх боломжтой байж байдаг. Тийм учраас тавьсан ломб маань ердөөсөө хаана тавьсан нэгдүгürt байрлалаас шалтгаална. За хоёрдугаарт мэдээж ломбны материалын чанараас шалтгаална. За гуравдугаарт бол тухайн хувь хүний өөрийнх нь одоо те гамтай одоо ломондоо хэр гамтайхаас шалтгаална гэсэн үг. За хоёрдугаарт одоо шүд ирүүл хэрнээ ингээд юм идэхээр заржлахаар ингээд үүрээд идэг гэж тэгж шít. Тэр маань ерөөсөө сая миний эснэр эрс бай заалдагдсантай холбоотой. За төрсөн хүн байж болно, хөл хүн байж болно. Эсвэл бол хүн төрөөгүй хөл биш ч гэсэндээ их ядралттай хүмүүс байдаг шүү дээ. Өөрийн дархлаас бол тий. Тэгээд тийм хүмүүс маань за хоол хүнс нь одоо одоо нэг эрс байц багтай өөрийнхөө дуртай юм хэрэглэх хүмүүсээс халуун ногоотой ч гэдэг юм уу тий. Тийм хүмүүс маань бол одоо тэр шүд дэмтэрч унаад байна гэсэн үг. Хэрэв шүд дэмтэрч унж байгаа бол заавал мэрэгжлийн эмчээр очиод нөхүүлэх эсвэл гадуур нь хамгаалах, бүрээс тавиулах гэх мэт арга хэмжээнүүдийг авсан нь одоо илүү үр дүнтэй гэсэн үг. За баярлалаа бүгдэнд нь. За тэгээд өнөөдрийн манай Улсын магийн эрүүл мэндийн цаг нэвтрүүлэг маань үгээр өндөрлж байна. Та бүхэн дараагийн нэвтрүүлэгт хамтаагаарай. Түр баяртай.